Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн ба орчин хичээл орно. Хичээлийн дэвтэртээ 3 дугаар сарын 25 пүрэв гараг сар өдрөө бичээрэй. Хичээлийн сэдэв орон нутгийн томоохон уул усны нэрийг танилцуулах. Суралцахын зорилт нутгийнхаа томоохон уул ус, байгалийн болон түүхийн дурсгалт газрыг нэрлэх, танилцуулах. Бид нийслэл хотын иргэд. За энэ хичээлийн гол зорилго маань нийслэл Улаанбаатар хотынхоо байгалийн болон түүхийн холбогдол бүхий газар нутгуудтай танилцах. За энд Улаанбаатар хотын дээрээс авсан сансрын зураг байж байна. Энд Монгол орны газрын зураг. За Улаанбаатар хотын дүүргүүдийн зургуудыг тус харуулсан. За Улаанбаатар хот газрын зурагт хэрхэн харагдаж байгааг харж байна. За энд бол төвийн дүүргүүд, энд захад харагдаж байгаа энэ хоёр улаан дүрслэлээ бол хөдөө захын дүүргүүдийг харуулсан байж байна. За энд харагдаж байгаа энэ зураг дээр болохоор Улаанбаатар хотын 9 дүүргийг тус бүр харуулсан. За нийслэл Улаанбаатар хотын тойрсон томоохон уул усны нэрийг нэрлэж хэлээрэй хүүхдүүдээ. За сонгой хайрхан уул харагдаж байна. Энд Чингэлтэй хайрхан уул, за Богдхан уул, Баянзүрх уул харагдаж байна тус. За энэ уулсын нэрийг яагаад хайрхан гэж нэрлэдэг талаар бүгдээрээ бодъё. За энэ өндөр сүрлэг юм уусуудыг хад асгах ихтэй учраас эдгээрийг ер нь сүрлэг гэж хардаг байж байгаа. За тэгээд хүндэтгэн сүсэлж биширсний үүднээс хайрхан гэж нэрлэдэг юм байх нэ. За хайрхан гэдэг үг маань бас нэлээд олон зүйлсүүдийг нэрлэдэг байгаа. За айж биширдэг зүйлсүүдэд монголчууд хайрхан гэж нэрлэдгийн нэг жишээ нь бол уулсын нэрлсэн үгнийх нь араас дандаа хайрхан гэдэг үгийг залгаж хэлдэг учиртай байх нэ. За Чингэлтэй хайрхны талаар Улаанбаатар хотын умард талд оршдог сүлдэт уул, зүүн өмнө талаараа салхид, хайлааст, хайст, баруун талаараа баян цагаан уул, за сант, гүнт, хожуулын даваа, за зүүн талаараа шадивлан зэрэг том амуудтай ийм уул байх нэ. За голуудыг ямар голыг мэдэх вүлээ? За Улаанбаатар хотын урд хэсгээр уурсдаг туул гол байна. За бас энд Улаанбаатар хотын дундуур уурсж идэг сэлб гол маань харагдаж байна. За эдгээр гол болон уулсуудын нэрийг дэвтэртээ бичиж тэмдэглэж агаарай. За Улаанбаатар хотын түүхэн дурсгалд хэдэн газруудыг танилцуулъя. Их Тэнгэрийн амны хадны зураг байна. За энэ нь хан уул дүүргийн 11-р хороо зайсан толгоогоос зүүн зүгт Богдхан уулын ар Их Тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойш гарсан хадан хисаанд байрладаг ийм дурсгалт газар байна. За энд жуулчны гудамж гарч ирсэн. Улаанбаатар хотын анхны худалдааны гудамж Чингэлтэй дүүргийн 1 болон 4-р хорооны нутаг дэсгэр Дүрслэг урлагийн музей барилгачдын талбайгаас баруун тийш бөмбөр худалдааны төвийн уртлын их тойруу Чамблийн гудамжны уулзар хүртэл байдаг ийм газар байх нэ. За туулын хар түнийн ордны тойр. За энэ нь болохоор
Улаанбаатар хоттой хамгийн ойр байдаг 13 дугаар зууны үеийн Хэрээдийн Ванхан Чингис хааны ордны туйр байх нэ. Хан уул дүүргийн 13 дугаар хороо сонгон хайрхан уулын өвөрт туул голын урд шувуун фабрикийн замын хойд талд оршдог ийм газар байна. За энэ дурсгалт газрын нэг жишээ. За энд харагдаж байгаа газар бол 1778 онд их хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот сууршиж эхэлсэн газар. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Инх тайвны өргөн чөлөөний хойд хэсэгт Централ Тауэрын өмнө болон зүүн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгт бүхэлдээ багтжээдэг ийм дурсгалт газар байх нэ. За дараагийн дурсгалт газар маань Улаанбаатар хотын төв талбай. За нэг хэсэгтээ Сүхбаатарын талбай гэж нэрлэгддэг байсан энэ хүмүүсийн амралт завтай цагаа өнгөрөөдөг ийм сайхан газар байсан. Одоо Чингис хааны талбай гэж нэрлэгддэг болсон юм байж байгаа. За хүүхдүүдээ хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа. Баяртай.